За энэ удаагийн видеогоор шалгалт номын ач холбогдол болоод Германы Киел хотын их сургууль суралцахыг хүсэж байгаа бол мастрыг хамгаалах хүсэж байгаа бол өөрөө яаж бэлдэх вэ? Энэ талаар ярилцсан бол. Шалгалтаа өгөөд за унуул яах вэ? Яг би нэг бас унжсэн л та. Тэгээд яг урд нь шалгалтнаас унж үзээгөө байж байгаад унж үзчихсэн. Тэгэхэд яг бас анх удаа унж байгаа хүнд сонирхолтой юм байлаа. Юу болчихоо бас юм байдаг юм бахтаа гээд. Тэгээ бас яг одоо бас гадны хүмүүс Герман залуучууд ялгаагүй бүгд ингээд ер нь ингээд унаад ер нь сурцсан үзсэн хүмүүс байгаа. Ер нь шалгалтанд унах гэдэг бол одоо сурж явж байгаа зүйлийн бас нэг сургалт. Одоо унах гэдэг нь бол муу зүйл биш ээ. Одоо чинь сурж байгаа байдлаар нэг хэлбэр нь суралцж байгаа арга барил чинь болохгүй байна гэсэн тийм тохио юм байна. Тийм үү? Тийм бас тэгж бодож байна. Бас миний бас ойлгосноор шалгалтанд унаад тэгээд дахиж бэлдээд давна ер нь тэгээд унах гэдэг бол сургуулийн нэг хэлбэр гэсэн үг л дээ. Эсвэл унж үзэхгүй бол бас амьдралаас бас хэд холж юм шиг тийм. Амьдралд бас нэг одоо нэг хүний өдөө үзэх мэдрэх хэвээр зүйлүүд нэг тийг бас ингээд сурж авах хэвээр сэтгэл санаагаар жоохон унаж үзэх тийм. Хичээлдээ унаж үзэх тэгээд сэтгэл санаагаар унж үзэх тийм өөрөө даван туулах тийм өөртөө ихтгэлээс алж үзэх тийм буцаа тэрийг авч сурах олох тийм. Тэр бол бас амьдралын энэ сургуулийн заадаггүй нэг хичээл нэг. Тийм. Багшийн заадаггүй хичээлүүдийн нэг. Тийм. Одоо сургууль гэдэг чинь ганц одоо ном уншаад хүн одоо боловсрон гэдэг ааштай ганц ном уншаад тэгээд боловсрож байгаа зүйл биш. Одоо сурж явах явцдаа сурахаа ажил хийж явах хэвээр шалгалтанд унж босч явж явахдаа ингээд олон янзын юмас сурдаг. Тэр ингээд бүгд нийлээд одоо за би нэг боловсрож байгаа юм байна гэж ойлгоход их хэрэгтэй. Тийм. Өөрийгөө дүгнэхэд ямар төвшөнд явж байна гэдэг дүгнэхэд бас хэрэг болт юм байна. Хүмүүс ингэ унах дуурайгүй унахыг хүсдэг яаж байгаа нэг яаж байгаа аргалж байгаа яаж байгаа давж байгаа гэдэг. Гэхдээ сайхан унж үзээд тэгээ нэг тэгээ давж үзэхэд өөртөө итгэл ингээд болон илүү нэг үдик юм уу? Мэдээж нөгөө ялагдаж үзэхгүйгээр ялна гэж байхгүй тийм үү? Спортод байна уу, амьдралд байна уу хүн болгон л ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйл ундаг. Тэгэхээр энэ сургууль ч гэсэн хурцрыг унах боломж бол маш өндөр байгаа. Тийм би бас ингээд өөр бас нэг гадны тийм оюутнууд бас ярьж байсан л та. Тэгээд баг зарим тийм оюутлахаар би хүүхд байхдаа ингээд юу нөлдөг гэсэн сургуулиас шахаад өгүүлж үзэж ингээд бас хүмүүсийг өөлж үздэг. Сургуулиас яваад ч юм уу. Энэ сургуулийг одоо ингээд төгсөөд ороход амархан юм байна. Дипломын дараа төгсөхөд маш хэцүү гэж ярьж байсан шүү дээ. Тийм миний ажилласнаар одоо ингээд одоо маркетинг бүртгүүлсэн сураа явж байгаа юм нэ. Тэгээд хаяа явждаг. Одоо за би болохгүй, за би чадахгүй, за ингээд чадахгүй юм байна ингээд хаяа явждаг хүмүүс их зөндөө байдаг байхгүй. Ер нь эхний жилдээ юу хизээ. За энэ эхний жилдээ эхний нэг жил гарan ер нь тэгэл энэ сургуулийн юм дан хавд байсан царай өндөр хаагдахгүй байлаа юм л дээ. Тэгээд дараа сонсоод цөөрөө буцсан ингээд буцсан нутаг буцсан. Тийм. Тэгэхээр яг ингээд элсэгчдийн хэдэн өв нь ер нь шишгтэй ингээд төгсдөг юм бол ер нь намайг quantitative economics орж хараа тухайн жил нэг 50 гаруй оюутан орж ирсэн сонсч ирсэн. Тэгээд дараа нь сонсоход ер нь ихэнх нь ингээд хаяа явцсан эсвэл ингээд болцсон ч юм уу. Тийм тэр нь тэгээд одоо энэ дөрөв төлсөн байна. Хамгийн сүүл сонссноор яг мэдлээс өсөж болох юм даа. Одоо за quantitative economics болохгүй маа зүгээр энгийн танаа мэрэгжилдэг үйл quant. Тийм сүүлийн сонсоход 7 оюутан сонсч ирсэн. 50 оюутнаас 7. Ер нь тэг сонсч ирсэн. Яг бас үнэн удаагийн бас мэдгүй болох яриаг яах. Гэтэ баг шалгалтын хамгийн ихний шалгалтыг баг 70% ундаг гэж ярьжсэн зү тийм. Тийм одоо нэг эхний нэг макроэкономикс үзэж байгаа 150 гаруй оюутан үзэж байдаг. Тэр шалтгаан өгөхөд нэг 70 орчим хувь ундаг. Тэгээ statistics econometrics гэж бас үздэг. Тэрний бас нэг 50% ундаг гэдэг. Ингээд ерөөс олон жил ингээд одоо юу гэдэг нь явцаас ингээд багшны гаргасныг дүгнэлээ л да. За нэг энэ шалтгаан дээр нэг за та нарын 50% унаа. Энэ 70% унаа. Гэ ерөнхийдөө жоохон багцаагаар тий олон жилийн дунджаас харах юм бол 50-аас 70% ихний шалгалтанд ундаг. Тий. За маш тийм шалгуур өндөртэй энэ өөрөөс дайчин чанарыг шаардсан тийм програм байт юм байна. Ирэн одоо Киел хотын эдийн засгийн юм сургууль тий мундаг сургуульд суралцаа гэвэл за ийм чаленж таныг хүлээж байна. Та тэгэхээр энийг барж иж чадна гэж бодож байгаа бол одоо эртнээс өөрийгөө сайн бэлдээрээ тий. Тэгээ англи хэл, тэгээ математик
англи математикт сайн анхаарлахын тулд тийм тэр хоёр дээр нь хамгийн сайн анхаарлахын тулд гэсэн юм тийм үү. Энэ видео та бүхэнд таалагдсан гэж найдаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Subscribe хийгээрэй. Хэрэгтэй гэсэн шеэрлээрэй. Хэрвээ асуулт байвал доор комментээр үлдээгээрэй. Дараагийн видео энэ болон гарч ирэх бах. За түр баяртай.